Hansa брендийн FCCW 68133 загварын 71 литрийн багтаамжтай шарах шүүгээтэй 3 ширэмтэй босоо пилетийн ажиллагааны зааврыг танилцуулъя. Хэрвээ та босоо пилетийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах болон захиалга өгөхийг хүсвэл тайлбар хэсэгт байгаа линкээр орно. Босоо пилетийг ашиглахын өмнө сав баглаа бодлыг нь бүрэн авч 25 ампераас дээш гүйдэлтэй даацын вилкийг холбох шаардлагатайг анхаарна. Энэхүү босоо пилетийн шарах шүүгээ нь үндсэн 8 горимтой ба урьдчилан халаах, эсгээх, сэнстэй дээрээс шарах, супер грил, доороос халаах, дээр доороос халаах, дээр доороос сэнстэй халаах гэсэн горимнууд байрлаж байна. Мөн шарах шүүгээг ажилуулахын өмнө та үйлдвэрийн үнэр болон бохирлыг нь заавал арилгана. Үүний тулд та дээр доороос горимыг сонгоод 250 Цельсиэд 30 минутын турш ажилуулах шаардлагатайг анхаарна. Энэ үед та шарах шүүгээг хоосон ажилуулах шаардлагатай бөгөөд өрөөний агаар сэлгэлтийг сайтар хийх ёстой. Ажиллагаа дуус шарах шүүгээг хүрсний дараа чихтэй зөөлөн алчуураар доторх бохирлыг нь арчиж цэвэрлээрэй. Үргэлжлүүлээд горим хэрхэн ашиглах зааварчилгааг хүргэе. Горимоо ашиглахдаа та эхлээд горимоо сонгоод өөрийн хүснээрээ температур болон цагаа өөрчлөөд ажилуулах боломжтой. Шарах шүүгээг хэрхэн цэвэрлэх вэ? Шарах шүүгээг цэвэрлэхдээ та 250 мл усыг гүнзгий листэндээ хийгээд хамгийн доод түвшинд нь байршуулад 50 Цельсиэд доороос халаах горимыг сонгон 30 минутын турш ажилуулна. Дараа нь шарах шүүгээ хүрсний дараа доторх хэсгийг нь зөөлөн даван алчуураар цэвэрлэж аваарай. Харин хаалгыг салгаж цэвэрлэхдээ нусан дах түгжээг нь тайлаад хаалгыг мултаж авах бол хаалганы шилийг цэвэрлэхдээ хаалганы хажуу хоёр талд байрлах түгжээг нь тайлаад цэвэрлэнэ. Үргэлжлүүлээд босоо пилетийн ширмний ажиллагааг танилцуулъя. Энэхүү босоо пилетийн ширм нь төрөл бүрийн сав ашиглах боломжтой керамик ширмтэй бөгөөд 1-3 түвшинд халтыг нь тохируулж болно. Та халтыг нь хэсэг тохиолдолд тухайн сонгогдсон ширмний товчлуурыг баруун тийш, багасгах тохиолдолд зүүн тийш нэг удаа эргүүлээрэй. Пилетийн хамгийн том ширм нь тэлж халдаг. Ширмний халтыг төвчүүлэхдээ удирдлагын дээр байрлах харгалзах товчлуурыг бүтэн эргүүлж тэлэг тэмдэглэгэн дээр тохируулна. Харин тэлтийг нь унтраахтаа тэлэг тэмдэглэгэн дээр дахин тохируулна. Сонгогдсон ширмний температур 50 Цельсиэс их болсон үед тухайн ширмний индикатор цонхонд гэрэл хаснаа. Ширмийг унтраахтаа ширм тохируулах үйлдэлийг давтан хийнэ. Ширм унтрсны дараа халуун байгааг илтгэх индикатор цонхны гэрэл асаалттай байх бөгөөд ширм хурж температур буурсны дараа гэрэл нь арилна. Хэрвээ та пилетгээ дахин ажилуулах шаардлага гарвал халуун ширмээ ашиглан эрчим хүчээ хэмнээрэй. Энэхүү тавцан пилетг нь керамик хүчээр сав болохгүй бөгөөд та хавтгай юрaalтай ширмний диаметртэй ижил хэмжээтэй савыг сонгон хэрэглээрэй. Хэрэглэгч танд Hansa брендийн FCCW 68133 загварын босоо пилетийг танилцууллаа.